Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Миний өмнөх бичлэгүүдийг үзэн сонирхож байгаа та бүхэнд үнэхээр их баярлалаа. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэнд өмнөх бичлэгийнхаа үргэлжлэл 2 дугаар дугаар болох Японд гэрээт ажилтнаар хэрхэн ирэх вэ гэдэг сэдвийн дагуу бүх талаас нь ярих гэж бодлоо. Тэгээд энэхүү гэрээт ажилчин болон дадлагжигч ур чадварын ажилтан гэдгийн жоохон ялгааг гаргах хэрэгтэй болов гэж бодлоо. Хүмүүс болохоор гэрээт ажилчин дадлагжигч хоёрыг шал өөр юм шиг ингээд бодоод байдаг. Яг үүндээ бол энэ яг адилхан визний англи байгаа. Зүгээр л Японд хэрэглэгддэг үг нь болохоор гино жишүүсэ гэдэг үгийг шууд өгчлээд орчуулангууд тэр нь ур чадварын дадлагжигч гэсэн үг болж хөрвүүлэгддэг. Тэрийг нь манайхан болохоор ингээд тусдаа өөр визний англи юм шиг ойлгоод байдаг. Тэр нь бол ерөөсөө л яг ингээд том зургаараа бол зүгээр л гэрээт ажилчин байгаа. Ерөөсөө тийм тусгай ямар нэгэн англи ирэх хэтэлдэг тийм визний англи биш байгаа шүү. Харин тусгай ур чадварын тогтын гино гэдэг виз сүлжнэр гарсан байгаа. Тэр нь болохоор харин шал өөр үнцэн ажилтнтай бараг төстэй жоохон ялгаатай боловч маш бага зэргийн ялгаатай тийм тусдаа визний англи байгаа. Тэр нь болохоор гэрээт ажилтнаас ерөнхийдөө шал өөр визний англи байгаа. Тэгэхээр энэ хоёрыг ерөнхийдөө нь салгаад ойлгох хэрэгтэй шүү. За тэгэхээр үүний дараагаар гол сэдв рүү орцгоё. За тэгэхээр энэхүү гэрээгээр ажиллах виз нь яг ямар виз юм бэ гэж та бүхэн бодож магадгүй. Тэгэхээр энэ нь 1993 оноос хойш ур чадварын дадлага эзэмшүүлэх тийм зорилгодоор Зүүн Өмнөд Азийн орнуудаас 3-5 жилийн хугацаатай ажилтан оруулж ирж эхэлсэн юм хөтөлбөр байгаа. Түүний зорилго нь болохоор хөгжиж байгаа орны залууст Японд ирээд Японы технологи, ажлын арга барил зэргийг суралцаад хугацаанд дуусахаар өөрийн эх орондоо буцаад тухайн чиглэлээр эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад оршино гэж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө худлаа. Энэ бол зүгээр томчуудын дээгүүр хийсэн гэрээний та бүхний тархийг угаах гэсэн зүгээр нэг юм зүйл гэж би бодож байна. Тэгээ тэрийг та бүхэнд ерөнхийдөө тайлбарлая. Энд чи яриад яг ямар нөхцөл байдал хүлээдэг яг хүмүүс маш их хүмүүс ярьдаг. Энд чи тим визээр ирээд хэрэггүй, Японд ерөөсөө ирээд хэрэггүй гэдэг. Тэгэхээр би яг үүнээс тулгуурлаад ерөнхийдөө энэхүү бичлэгээ 3 ангилаад яриа гэж шийдсэн байгаа. Эхнийх нь болохоор Японд битгий ир. Хоёр дахь нь Японд ирээд үүсэх нөхцөл байдлын талаар ярилцаад, гурав дахь нь болохоор 1-2 дахь сэдвийн талаар ингээд тайлбарлаад ярьсны дараа сонсоод за тэр бүхэн хамаагүй би юу ч болсон Японд очих хэрэгтэй байна. Би тэр бүх нөхцөл байдлыг ингээд хүлээж аваад би Японд очимоор байна гэсэн бодож байгаа хүмүүст зориулаад хэрхэн Японд тэр гэрээт ажилтангаар ирдэг вэ? Тэр шат дарааллыг тайлбарлая гэж бодлоо. Тэгэхээр эхнээсээ бол би бүх хар бараан талаас нь яриад битгий ирээ гэдэг санал та бүхэндээ би бол хэлэх болно. Яг ямар гэдгийг тайлбарлах болно. Тэгэхээр энэхүү бичлэгийг үзэж байгаа 10 хүн тутмын 6 намайг эсэргүүцэж намайг муулж орж ирэх бах. Тэр 6 хүнийх нь 2 нь болохоор Японд ирээд буцсан. Яг ийм чиглэлээр ажиллаж байсан хүмүүс орж ирэх бах. Яг Азтай гоё компанид зуршлагтаад яг гоё цалинтай боломжтой ажилтаа байж байгаа 3-5 жилийн хугацааг тусгай буцсан хүмүүстэй орж ирэх бах. Нөгөө 2 хүн нь болохоор яг тэр 2 хүмүүсийн 10 тутмын 2 орж ирж байгаа хүмүүсийнх нь таньдаг болно те, эсвэл найз нөхдөд нь явцсан ч юм уу те. Эсвэл зүгээр хүмүүсийн комент Facebook дээр байгаа бичлэг ямар нэгэн үзчихээд тэгдэг ингэдэг гэсэн гэж зүгээр өөрийнхөө зүгээр сонссонгоороо гэж орж ирэх хүмүүс. Дахиад нөгөө үлдчихэж байгаа 2 нь болохоор Монголоос Японд руу ажилчин зуучилдаг тэр тус компани ажилчид болон захирал удирдах албан тушаалтай Монголоос ажилчин зуучлаад тэрнээсээ орлого олж байгаа тэр хүмүүс над руу дайрж орж ирэх бах чи юу яриад байгаа тийм байдаггүй гэж амар хар PR явах бах. Гэхдээ тэр бол ерөөсө хамаагүй би зүгээр яг л үнэн хэлэн тэрийг би ерөөсө хүлээж авахгүй тоохгүй учраас яг үлдэж байгаа тэр 4 хүн тэр л миний яг зорилттой таргет байгаа. Тэгэхээр тэр 4 хүнд л би зориулж яг гол энэхүү хүрэх гэсэн санаагаа хийж байгаа учраас та энэ доор гарч байгаа ямар нэгэн комментиг уншаад юм уу эсвэл ямар нэгэн байдлаар шеэрлээд бичсэн байгаа тэр зүйлийг уншиж ерөнхийдөө хар PR-т хурддах хэрэггүй шүү гэдгийг би урьдчилаад хэлсэн зүг болов гэж бодлоо. Эхнийх нь яагаад Японд ирээд хэрэггүй вэ? Гэрээт ажилчингаар ирээд хэрэггүй вэ гэдэг сэдвийг ярихын тулд яагаад гэрээт ажилчингийн виз бий болсон бэ гэдгийг бол ярих нь зүйтэй байх. Тэгэхээр энэхүү виз нь яагаад бий болсон шалтгаан нь болохоор Япон улс нийтдээ сүүлийн олон жилийн хугацаанд хүн ам нь эрс багасж байгаа. Одоогийн байдлаар хүн амынх нь нийт 14-өөс доош настай хүмүүсийнхэнтэй 11%, 15-45 настай хүмүүсийнхэнтэй 29%, 45-64 настай хүмүүсийнхэнтэй 30%, 65 ба түүнээс дээш настай хүмүүсийнхэнтэй 28%-ийг ерөнхийдөө эзлээд байгаа. Тэгэхээр энэ нь яг ямар тоо гарч ирнэ гэхээр 15-45 настай энэ хүмүүсийн зүгээр хүүхэд гаргах боломжтой хүмүүсийнхэнтэй ердөө 29 буюу хүн амынх нь маш бага хувийг эзэлж байгаа хүүхэд гаргах боломжтой хүмүүс.
Эсвэргээрээ 45-аас дээш хүүхэд гарах боломжгүй хүмүүсийн тоо болохоор хүн амынхын тий хагасаас нь илүү байгаа. Тэгэхээр энэ юу харуулж байна гэхээр маш эрчимтэй Японы хүн ам буурж байгаа. Тэгээ энэ байдлаар бол 2100 он гэхэд Японы хүн ам ойролцоогоор 40 сая гаруй болох тийм судалгаа бол эхнээсээ гарцсан. Японы засгийн газар түүний эсрэг арга хэмжээ маш эрчимтэй аваад байгаа боловч ерөөсөө олигтой үр дүнд хүрэхгүй хүн ам маш эрчимтэй буурж байгаа. Тэгээд одоо байгаа нийт хөгжүүлэлт 65-аас дээш настай хөгжүүлэлт нь ойролцоогоор 10, 20, 30 жилийн дараа бол маш эрчимтэй одоо үхээд эхлэх яг тэр цаг үеэс бол хүн амынхын тоо огцон буур. Яг тэгээд түүний яг түүнтэй уялдаад одоогийн байгаа энэ залуучууд нь болохоор тийм хүнд хэцүү тэр яг засвар, асаргаас хувилгаа, хоол үйлдвэрлэл, автомашин үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэт хамгийн тэр одоо тий хүний хүч хөдөлмөр заавал орох ёстой тийм салбаруудад ерөнхийдөө нэг ажилдаггүй учраас тэрхүү хүн дутагдаад байгаа хүний нөөцийг гадаадын одоо тэр одоо зардал багтай орнуудаас авчираад ерөнхийдөө Японд ингэж ажиллуулж буцаах гэсэн юм зорилготой зүгээр цаад далд санаа нь ерөнхийдөө тийм байгаа. Түүнээс биш сайндаа бид нарыг зүгээр Японд ирүүлээд манай хүмүүст одоо дадлагжуулжаад сургаад Монгол руу ингээд буцаагаад та нар ингээд сурцаа ингээд буцаа гэсэн нэг тийм ерөөсөө тийм далд санаа бол цаанаа байхгүй. Та ирээд буцсан хүмүүсээс нь асуугаад үзээрэй. Юм сураад буцсан уу? Биевөө болоод буцсан уу? Тань та юу үзэж харсан бэ гэд тэр хүмүүсээс асуугаад үзээрэй. Ерөөсөө ам тийм сайтай байх хүн байхгүй болов гэж би бодож байна. Яг магадгүй тэр 10 хүн тутмын азтай гоё байсан тэр хоёр нь бол ам сайтай байх магадлалтай. Энэхүү гэрээгээр ирэх хамгийн гол асуудлууд нь болохоор амар хатуу гэрээтэй, ирэх айгүй багтай, идэх ирэх багтай, 3-5 жилийн хугацаанд мэдээж ажиллана маш одоо хүнд хэцүү хөдөлмөрийг эрхлэн бараг зарим хүмүүсийн хэлдгээр бол боолын хөдөлмөр эрхлэн ерөөсөө л цаад утгаараа тэгэнгүүтээ цайлан хөлсөнд баг танд одоо хэлж байгаа нь 3 саяас 5 сая төгрөгийн цайлантай гэж одоо Монголоос анх 100 жил газрууд явуулдаг. Мөнгө худлаа амладаг. Та тийм цайлан аавна, тийм өндөр цайлан аавна, тэдэн төгрөгөөр цайланжна гэж худлаа сурчлагын дээр бичдэг. Яг бодоод зүгээр анх цалин бодогдох нь яг хэдий тийм байгаа ч гэсэн яг таны гар дээр ирэх мөнгө чи ерөөсөө тэр биш. Тэрнээс ч маш их зүйл хасагдана. Яг тэрийг нь хэлэхгүйгээр зүгээр нийт цалингийн зүгээр шууд хамгийн йенийг хамгийн өндөрөөр нь бодонгуудаа зүгээр хөрвүүлээд бичээд ингээд сурталчилчдаг. Тийм юм бол ерөөсөө худлаа PR байгаа шүү. Тэгэхээр одоо газрууд болохоор тэгдэг л дээ. Нөгөө хүнийхээ эрхийг нь ингээд яаж иж байгаа гэрэн дээрээ Японд дээрээ уг хүн яг ямар нөхцөл байдалд өөрөө ирэхийг мэдэхгүй учраас зүгээр гэрэн дээр байгааг нэг олигтой уншилгүйхэн шиг зүгээр ингээд хальт хараал гар үсгээ зорчдөг. Тэгээ нөгөө газар нь хүнээ ямартай ч явуулдаг. Явуулсныхаа дараа нөхцөл байдал очлоо нөгөө хүн надад ингэж хэлээгүй штэ. Би ийм цалин авахгүй штэ. Би 7 хоногийн нэг өдөр амралттай штэ. Би илүү цагаар ажиллахгүй. Би өглөө ийм баг шүнжэнгөө ингэж ажиллахгүй штэ. Гэрэн дээр тийм тусгаагүй. Би ийм хүн хөдөлмөр хэрэглэхгүй гэдэгэнгүүт гэрээгээ харангуут тэр гэрэн дээр нь яаж иж байгаа л анханаас нь ерөөсөө тийм олигтой гэрээ хийгээгүй явуулсан байдаг. Нөгөө хүн өөрийнхөө эрхийг хамгаалъягээд хууль одоо юуны салбар дээр очиод юм үзэнгүүт гэрээ байгуулцсан гэдэг ерөөсөө цаад талаас нь ерөнхийдөө хамгийн таглах тэмцээг хандлах маш их байдаг. Надтай бас хэдэд хүмүүс холбогдсон. Би тэрхүү бичлэг, комент ямар нэгэн зүйлүүдийг би энэ бичлэгийн дундуур ингээд оруулаад явах болно. Үүний хажуугаар заавал хэлэх ёстой зүйл бол би бүх одоо тэр зуучлалын газар, бүх одоо тэр Японд руу одоо ажилчин тэр зуучладаг газруудыг бол хэлээгүй. Ойролцоогоор нийт тэр зуучлалын газруудыг тодорхой хэсэг бүлэг одоо тэр нэр дурдж болохоор газар зөндөө байна. Тэгээд тэр надад одоо ирсэн мэт одоо тэр хүмүүсийн сэтгэл мессежийн дагуу тий. Тэгэхээр тэр газрууд нь одоо хүнийхээ тэр хөдөлмөр, хүний урсгасан хөлс хөдөлмөрийг нь тэр хүнд нь бүтэн өгч тэр хүний эрхийг нь хамгаалалгүйгээр та нар ерөөсөө л өөрсдийнхөө бизнесийг бодоод за энэ хүн явжлаа 3-5 жил болно. Дундаас нь хаяад ирвэл угаасаа гэрээгээ төрчихсөн болоод энэ хүн яаж чадахгүй. Угаасаа 3-5 жил болчиход нэгэнтээ гэрээгээ дуусгачаад ирчвэл ирсэн хойноо ерөнхийдөө яавал гэж тэ угаасаа ирчээд яг яаж чадахгүй юм чинтэй гэсэн чиг хандлагаар та нар ерөөсөө тэгж харж болохгүй. Та нар тэр хүнийг бодох хэрэгтэй. Тэр хүн өөрийнхөө хөлс хөдөлмөрөө урсгаад өөрийнхөө урсгасан тэр цалингаа урсгаж олж байгаа цалингаа өөр авах хэрэгтэй. Ерөөсөө тэр цалингаас нь зуучлалын хөлс гэж сар болгон авдаг гэж тийм юм оржсэн. Тийм юм байх ёс байхгүй байхгүй юу? Та цалингаа бүтэн гүйцэд авах хэрэгтэй. Тэгээ Монголоос явхад бас яг хуулиндаа бол ерөөсөө тэр зуучлалын хөлс гэж тэр
тийм өндөр хэмжээний тэдэн сая төгрөг гэж нэгтгэх гэсэн тэрийг ерөөс өөх бас үндэслэл байхгүй. Гэтэл зарим газарт нь 5 сая нэгтгэв, зарим газар нь 2 сая нэгсэн гэд байнлаа. Хэрвээ тэгж нэгч өндөр нэгж байгаа зүгээр зуушлуулж явсныхаа төлөө 2 сая, 5 сая, 6 сая төгрөг ингээд нэхээ тэрийг өгөө сууж бас болохгүй. Тийм хуулийн тэр юу акт бол ерөөсөө байхгүй байгаа. Та тэгэхээр маш сайн тэр одоо уншиж танилцаад одоо Монгол дахь Японы элчин сайдын ямжууд яг тэрэн дээр ингээд веб сайтууд дээр байгаа гэрээт ажилчингаар явуулах тэр одоо хуулийн тэр юу сайн уншиж танилцаарай. Хоёр дахь нь болохоор Японд ирээд үүсэх нөхцөл байдал. Яг энийг ярихад шууд энэ болохоор шууд тухайн хүний хувийн азийн асуудалтай шууд хамааралтай гэд хэлчих гэхээр тэгж хэлж болохгүй болчиход байгаа. Яг тэгэхээр ингээ харахаар яг Японд ирээд энэ гэрээг ирэнгүүт хоёр л төрлийн юм байдаг. Нэг нь маш сайн компанид маш сайн цалин аваад маш ингээд боломжийн ажилтай маш боломжийн одоо тэр байртай гайгүй илүү цагаар ажиллаад цалингаа ингээд гайгүй бодуулаад ингээд айгүй гайгүй цалин маш хөнгөн гоё ажил дээр ирчдэг. Нөгөө тал нь болохоор эсрэгээрээ бүх юм нь эсрэгээрээ маш хэцүү ажил дээр маш урт цагаар ажиллана. Тэгээ баг өдөр болгон шахуу илүү цагаар ажилласан мөртлөө илүү цагийн одоо тэр цалингийн боддгоо үндсэн цалингаар нь боддог. Байрных нь одоо жишээ нь тэр төлбөр ямар нэг юм гарахаар маш өндөрөөр бодогддог. Тэгээ байр нь тийм гоёч биш. Тэгээд жоохон хөдөө орон нутаг гэх бүх юм нь эсрэгээрээ тийм хоёр л ерөнхийдөө төрлийн хүмүүс байдаг. Яг донтлыг баримтлсан хүмүүс бол ерөнхийдөө цөөхөн ягаад ч тийм байт юм бэлээ. Тэгээд намайг одоо нуулж орж ирэх хүмүүсийн те Япон тийм байдгаа ерөөсөө тийм байдаггүй гэж орж ирэх хүмүүс та хэрвээ тэгж бодоод ингээд дайрч орж ирэх гэж байгаа бол та азтай байсан байх зүгээр л. Та азтай байна гэдэг чинь таны гадна өөр хүн яг тань шиг тийм гоё компанид хүмүүс бол боломжийн ажил дээр зуушлагдаад очно гэсэн үг бол биш байхгүй юу? Ягаад тэгэхээр Монголоос анх ирэхдээ хүмүүс яг ямар компанид ирэх, яг ямар компанид зуушлагдж байгаагаа баг ойлгохтойч мэдэхгүй шахуу ирчдэг. Тэгээ очисон энэ ч ирээд те яг ингээ хүлээж авах тэр хүлээлтийн яг явцтай болохоор мэдээд те за тийм компанид очно гэдэг ингээ бүгд өөр тийшээ хуваарлагдаад ингээ явдаг. Тэнгүүт анх ирэхдээ л тэр нь ерөнхийдөө баг хүмүүс мэдсэн, шийдэгдсэн, бүх ажлынхаа нөхцөл байдал бүхэндээ танилцсан, гариусгаа зурцсан, баталгаажсан байх хэрэгтэй байдал баг ирсэн хойно зарим хүмүүсийн ажил нь солигдоод очдог. За чи өмнө барилга дээр ажиллана гэдэг энэ чирсэн чинь нөгөө барилгын компани биш туршаал өөр одоо тэр зам тээврийн компани л үү те зүгээр агуу уурхай нэг тийшээ явцдаг. Бараг л ачигтаад ингэ те явцдаг. Тэгэхээр энийг үзэж байгаа Япон явахыг хараахан шийдээгүй байгаа тэр хүн та нэг хүнээс мэдээлэл сонсчлоо. Тэр хүн маш ингээд боломжийн тим компаниар зуучлуулаарай. Тэр компани гоё газар боломжийн ажил дээр зуучлж өгдөг гэж хэллээ. Нөгөө газар та найзаараа ч юм уу те сонсчод заа гэж зуучлууллаа ирлээ. Та яг тэр найзынхаа тэр компани дээр зуучлагдаж очих магадлалтай юугүй юу те бас мэдэхгүй танаа тэр зуучлалын газар ч яг тийш явуулах үгүй юу. Тэгэхээр бас эрсдэлтэй. Тэгэхээр яг тэр хүнтэй адилхан нөхцөл байдал дээр очих үгүй чи ерөөсөө эрсдэлтэй. Тийм хүн яг гоё компанид зуучлагдаад очиж байгаа хүмүүсийг дагаад, дуурайгаад, итгээд явна гэдэг бол ерөнхийдөө бол өвсөн дундаас зүү хайж байгаа юм шиг л зүйл болно. Цалин хөлсийн хувьд болохоор 100,000-аас 180,000 йены хооронд хэлбэлцдэг юм байна лээ. Тэгээд хийж байгаа ажиллаж байгаа цаг одоо ажлын нөхцөл байдлаас хамаарат ер нь өөр тэрнээс доошоо авдаг гэд над руу нэг орж ирсэн хүмүүс байсан. Тэднийхээ ажил нь болохоор ерөнхийдөө ажлын цаг нь айгүй бага. Тэгэхээр ерөнхийдөө дундчлаад 100-аас 180,000 yen гэж тооцоод үзчихэ те. 来日前、15万円はもらえると言われたというゴックさん。しかし。1ヶ月は給料は8万円ぐらい。日本に来た時はちょっとびっくりしました。実習先は地方の農家。週6日、朝4時半から夕方5時までの勤務。控除額を考慮した上で時給に換算すると単純計算でわずか450円にしかなりません。ကုမ္ပဏီကိုအင်တာဗျူးဖြေဆိုရန် CV ပေါင်းတင်ဖို့ရုံးကိုရောက်ရှိသွားပြီးခေကုမ္ပဏီမှပြောဆိုသောအချက်လက်များသည်ဂျပန်နိုင်ငံကို trainee visa အထည်ချုပ်ဖြင့်3နှစ်အလုပ်လုပ်ကိုင်ရမှာဖြစ်ပြီးတစ်လလည်းရင်ဂျပန်ယန်12တောင်းမြန်မာငွေ12သိန်းရမည်ဖြစ်တယ်လို့ပြောပါတယ်ရှင်။မနက်7:00နာရီမှညနေ9:00နာရီအထိတစ်လလုံးရဲ့အခြေခံလစာရန်9တောင်းရမှာဖြစ်တယ်လို့ပြောပါတယ်ရှင်။
အချိန်ကိုတနာရီ300ရမှာဖြစ်တယ်လို့ပြောပါတယ်ရှင်တပတ်လည်းရင်တနင်္ဂနွေတရက်နားမယ်လို့ပြောခဲ့ပါတယ်ရှင်ဂျပန်ရောက်တော့မြန်မာအေဂျင်စီပြောတဲ့တလားလည်းရင်ဂျပန်ရန်12တောင်းမြန်မာငွေ12သိန်းမရခဲ့ပါဘူးရှင်9တောင်းကျော်ကျော်လေးပဲရခဲ့ပါတယ်ရှင်9တောင်းကျော်ကျော်လေးရတဲ့အထဲမှာမှဂျပန်တစ်ထင်းမှ2တောင်းတလားလည်းရင်2တောင်း3တောင်း4တောင်းစသဖြင့်ဖြတ်ထားပါတယ်ရှင်အဲ့ဒါဘာရေးချင်းနဲ့ဖြတ်တာလဲဘာကြောင့်ဖြတ်တာလဲအစင်မပြေသေးလို့ပြောပါတယ်ဟာအစင်မပြေသေးလို့ဆိုတာဘာအစင်မပြေတာလဲတစ်ထင်းပတ်စံမရှိသေးလို့ပြောပါတယ်ခဏနိုင်ကိုရနေညနေ7ည10နာရီအထိနေတိုင်းအလုပ်ဆင်းရပြီးတလားနေလို့တရက်မှမပိတ်တဲ့ရက်တွေရှိခဲ့ပါတယ်ရှင်တခါတလေတလားနေလို့တရက်ပိတ်တဲ့လားတွေရှိခဲ့တယ်ဆိုရင်လည်းပိတ်ရက်မှာအင်ကြီးကျယ်ပြီးတက်လက်ချုပ်လိုက်ရန်နဲ့ခပတ်တရေကျိုးထည့်ရန်ခပတ်တရေကျိုးထည့်လုပ်ခိုင်းခဲ့ပါတယ်ရှင်သမင်းဟင်းချက်တဲ့ဘေးစင်လေးမှာဝမှာလဲမနေ့အိယာထားလို့ကြည့်ရင်လည်းတက်ကြီးအကောင်လေးရှိနေပါတယ်ရှင်အေဂျင့်အကျွေးကြည့်အောင်ဆက်ပြီးတစ်နှစ်ပြည့်တော့အခါထွက်ပြေးခဲ့တော့ပါတယ်ရှင်တစ်နှစ်ပြည့်တဲ့အခါဟုတ်ကဲ့ရှင်တစ်နှစ်ပြည့်တဲ့အခါထွက်ပြေးခဲ့တယ်ရှင်Яг бодогдлоо энэс хамгийн ихэнд хасагдах зүйлсүүд бол угаасаа татвар цалингийн татвар хасагдана, нийгмийн даатгал буюу тэтгэврийн даатгал хасагдана, заавал төлөх ёстой байдаг байгаа. Тэгээд энэ нь болохоор ойролцоогоор 10 хэдэн мянган yen орж ирдэг. Тэгээд та үүний дараа эрүүл мэндийн даатгал маш олон татваруудыг ингээд төлөөд дуусаад үүний дараа та өөрийнхөө амьдралын хэрэгцээтэй 2-оос 3 мянган буюу 20 мянгаас 30 мянган yen хооронд ингээд өөрийнхөө хоол хүнс амьдрах бүх зүйлээ зохицуулах хэрэгтэй байгаа. Тэгээд тэрвээ тамхи татдаг бол Японд нэг хайрцаг тамхи 500 yen гэдэг байгаа. Тэгэхээр 500 yen-ээр 7 хоногт хэд татах вэ? Тэрийг ингээс сард нь үржүүлээд бодоод үзэхлээр ерөөхдөө хэдэн мянган yen болохоор байна тий. Тэгээд тэрнээс гадна байр, тог, бус, цахилгаан ингээд ингээ бүх зүйл хасагдаад гар дээр ерөөсөө маш бага хэмжээний мөнгө үлдэнэ. Тэр нь ойролцоогоор хүмүүс ерөөхдөө дундажлаад Монгол мөнгө төгрөгөөр саяас 2 сая төгрөгийн хооронд үлддэг. Гэхдээ 2 сая төгрөг гэдэг бол нэлээд өндрөөр ингээд бодоод үзэхэд тийм дайны мөнгө үлдэж байгаа. Үүн дээр заавал хэлэх ёстой нэг зүйл нь болохоор гар дээр 2 сая төгрөг одоо ингээд хэрэглэнээс гадна үлдээж байгаа хүн бол ерөнхийдөө нийт гэрээрээс ажилчдын ердөө 1-ээс 5% байгаа гэдэг баталгаатай итгэлтэй байна. Яагаад вэ гэхээр над руу би бүр судалгаа явуулсан. Тэгээд нийт ер нь гэрээрээс ажилчид бол гар дээр үлддэг Монгол руу явуулдаг мөнгө нь хамгийн багтаа сарын 400 мянган төгрөгөөс хамгийн дээдлээ сая 200, сая 300 мянган юм билээ. Тэгээд та ингээд бодоод үзээрээс ингээд сонсонгууд айгүй их мөнгө юм шиг мөртлөө йенээр нь хуваагаад нийт үндсэн цалинтай ингээд харьцуулаад үзэхээр маш бага мөнгө. Тэгэд яагаад ингээд үлдчихэж байгаа юм бэ гэхлээр ерөөсөө л аргагүй л тасагдаад явангууд яг гар тэр үнэхээр тийм бага хэмжээнд мөнгө үлдчихэж байгаа. Тэгэхээр та бодоод үзээрэй. Гэрээсээ хол, хүний нутагт найз нөхдөдгүй одоо бүх хоол хүнсээ өөрөө цуглуулна, хүнд хүчээр ажил хийн, өглөө 8-аас өдрийн 5, магадгүй 6 хүртэлтэй цагаар илүү цаг хийвэл оройн 8 хүртэл. Тэгээ гэртээ харин хоол ундаа өөрөө хийн, бүх гэр орны ажил, гэр орноо цэвэрлэх, бүх амжиргааны асуудлыг өөрөө шийднэ. Тэгээд бүхий л зүйлд та ганцаараа дандаа японочдтой гадаад бас ирээд хамт ажиллахыг бас үүсэхгүй ерөнхийдөө ажилдаг. Тэгээд дээрэс нь хамгийн том асуудлууд нь ерөнхийдөө японочууд нь яг тийм ажил хийгээд явдаг японочууд жоохон зүв бус авир гаргах нь маш илбэг байдаг. Тэгээд тиймдээ ч ерөнхийдөө Вьетнам одоо жишээлбэл Вьетнам хүмүүс гэрээд ажиллагаар Японд маш их ирдэг. Монголын одоо ирдэг нийт ажилчдын хэд нугалцсан юм шиг. Тэгээд тэр хүмүүс их хэмжээгээр ирдэгтэй ингээд дагалдаад одоо японочдод муудалцсан хүн амны хэрэг гарсан хэрэг бас маш өндөр тотоо гардаг. Дандаа батлагчигч буюу гэрээд ажиллагаар ирсэн хүмүүс дандаа ингээд японочдод муудалцаад амь насны хэрэг өөрөө юм уу нөгөө талаагаа гэж хохироос хэрэг гардаг. Тэгээд судлаад үзэнгүүт дандаа японочдод нь дээрлэгсэн, японочдод нэдэ дээрээ нийлж өрөөндөө дуудаж ирж ингэж жоохон зүг бус авир гаргасан гэх мэтчлэн Япон хэл мэдгүйгээр нь ингэж далимдуулж ингээ маш өндөр дугаар заагж ингэж айлгаж сүрдүүлдэг цалингаа буухлаар нь ингэж одоо дагуулж явж одоо тэг ямар нэгэн байдлаар тэр хүнээс ингэж мөнгө гаргаж ууждах ч юм уу тэг гээд ярингууд та бодож магадгүй бүгд тийм биш юу яриад байгаа ингээ орж ирэх хүн магадгүй байгаа. Би яг таны ажиллаж байгаа тэр таны ажлын байрыг бол хэлээгүй. Би нийтэд нь хамруулж ярьж байгаа гэдэгт заавал ойлгоорой.
Тэгэхээр нийтэд нь ингээ хамруулж ярьж байгаа хэрэг зөвхөн хувь хүн та өөр дөрөв хүлээж аваад манай ажлынхан тим биштэй гэдэг ингээ шууд орж ирээ хар биеар харс тэгэл үлдээгээд авах ерөөхдөө шаардлага байхгүй байгаа шүү. Тэгээд тим их дарамтны дунд та ингэж тий ажиллаад амьдраад тэгээд олон жилийн хугацаанд 3 жил 3-5 жил ерөнхийдөө бол маш урт хугацаа. Тэг бас хүн ерөнхийдөө өөрийнхөө яг залуу насныхаа тий ирч хүчийг Япон улсад ингээд ирээд ажиллаад маш ингээд бийгүү болоод үүний үр дүнд бол угаасаа л бийгүү болно. Тэр бол бас гарцаагүй бийгүү болоод ингээд буцах болно. Тэгэхээр хайран харамсалтай. Тэгэд ингээд бодоод үзэнгүүт тиймдээ яг гэрээт ажилчангаар ирдэг хүмүүсийн насны хязгаар нь угаасаа яг эдгээр насны залуучууд байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн яг ирч хүч хөдөлмөр одоо яг хийж бүтээх насныхан зүгээр хүчийг нь зүгээр сорчоод буцаагаад явуулчихж байгаа хэрэг байгаа. Магадгүй яг ингээд л ингүүд солонгос нөгөө ажиллах бол бийгүү болдог гэд хүмүүс айгүй их ярьдаг. Солонгост нэг ажлын гэрээгээр ажиллаж буцвал яг ерөөсөө бийгүү болдог, үйлдвэрлэл ажил бол нуруугүй болдог гэд ярьдаг. Тэрнтэй ч ерөөсөө л яг адилхан. Тэнцээ яг ямар гэдгийг би сайн мэдэхгүй ч гэсэн Японд бол ерөөсөө л би яг сайн мэдчихээн. Тэгээд над руу маш их хүмүүс холбогдсон үүдэн дээр би яг дандаа баримттай зүйл ярьж шүү. Тэгэхээр та бүхэн буруугаар бодоод авах шаардлага байхгүй. Японд ирэнгүүтээ шууд тэгэл эмэгтэйчүүд хамгийн их ажилтдаг нь одоо асаргаа сувилгааны чиглэлтэй. Асаргаа сувилгаагаар бас ингээл бодоод үзэнгүүт хөгшүүний памперс байлна. Ерөөсөө ингээ ухаангүй хагас биеийн мдээгүй ч юм уу те. Өтөлцөн хүмүүсийн одоо памперс байлдаг асрамжийн газар ажилладаг. Тэгэл тэр хүнийг усанд оруулах, өргөж суулгахаас ахвала бүх зүйлийг тэр хүнийг өргөн босгоно гэ дандаа эмэгтэй хүмүүс хүртэл тэг хүнд ингээд одоо им хүмүүсийг өргөж босгосоор ингээд тэрсээр хагаад нуруу ингээд маш өвддөг болчдөг. Эмэгтэй хүмүүс ерөөсөө тэг залуугаасаа тэг нуруугаа гинтээчдэг. Залуучууд нь болохоор одоо тэр уурхайг одоо цоолдог тэр уулыг одоо нөхөлж тэр түнэл тавьдаг ажилд ахвалал хамгийн хүнд гэсэн яг тэр юм дээр нь очиод томилогдчихдаг. Яагаад ч юм. Тэгэл тэрнлэн нуусаа оруулцдаг. Тэгэл зам тээвэрхэл тэнгууд хамаг юм зөөдөг, буулгадаг ажил дээр нь очиод бас томилчдаг. Ерөөсөө яг тэгж дадлагжаал нэг лаг дадлагжаа техник суралцаад Монголд очиод нэг хийж бүтээх гэдэг гэсэн нэг тим юм ерөөсөө байхгүй нь зүгээр хар ажилчин л гэсэн. Тэгэхээр яг ийм нөхцөл байдал дээр та үнэхээр ирнэ. Энэ хамаагүй очиод би яасан ч Монголоос ингээ яваад заавал очих хэрэгтэй. Тэр ямар ч нөхцөл байдал тулсан хамаагүй би Монголоор сая төгрөг яд байсан ч хамаагүй ингээ явуулаад тэр сая төгрөгийг энчээр манай гэр бүлд маш их хэрэгтэй. Би тэр бүхнийг туулна. Заавал очих хэрэгтэй байна гэж байгаа хүмүүст зориулаад одоо хэрхэн явдаг вэ? Тэ хэрхэн Японд яг ирэх вэ гэсэн чатаараа л эхнээс танилцуулаад явъя. Тэгэхээр энэ бүлэг дээр заавал ярих хэрэгтэй бас хэдэн зүйл байгаа. Хамгийн ихэнд бол нэгэнтээ ирэхээр шийдсэн хүмүүсийн боддог бодлол Японд ирээ жоохон суурьшээ тэнцэнээс ямар нэгэн байдлаар визний ангиллаа өөрчлөөд өөр визэнд шилжээд үндсэн ажилтаа юм эсвэл ингээд орчин ямар нэгэн аялал ч юм уу те өөр виз рүү ингээд хөрвөөд Японд ингээд плаг болно гэж бодож байгаа бол ерөөс тийм боломж бол байхгүй шүү. Нэгт тэр бүлээ татах ямар ч ирэх байхгүй Японд байх хугацаанд. Хоёрт энчээ байжгаад Монгол буцлаа. Гэрээгээ дуусгаагүй ч юм уу. Гэрээгээ дуусгаагүй жагаад Монгол буцсан тохиолдолд эргээд ямар нэгэн байдлаар виз мэдүүлэхэд ойролцоогоор 10 жил дотор бол таны виз гарах магадлал чи ердөө 1-10% бараг гарахгүй гэсэн. Тэгээ визэд яг хуу 3-5 жилээр дуусгаад нутаг буцлаа гэж бодъё. Тэгэх юм бол ойролцоогоор бас нэг богино хугацаанд ерөнхийдөө буцаж ирэхэд бас виз гарах магадлал ерөнхийдөө бас бага. Яг тэгэхээр энэ чи ажиллаж байгаа хар ажил хийж байгаа буцсан дадлагжигч байсан гэдэг мэдээлэл чинь үлдчихдэг болохоор шууд ингээ буцаад ирэх гэхээр яг виз гардггүй байгаа. Тэгээ үүний дараа оюутны виз рүү хөрвөх болон сурахаар виз мэдүүлэе гэж бодож байгаа бол бас тэр боломжгүй байгаа. Заавал нутаг буцаад бас ингээ технээс нь ингээ ерөнхийдөө явах системтэй байдаг. Үндсэн ажилтнаа л виз хөрвүүлнэ гэж бодож байгаа хүмүүс болохоор тэр бол ерөөсөө хэцүү шүү. Тийм тохиолдол бараг байхгүй. Тэгээд заавал ерөөсөө анханасаа үндсэн ажилтнаар ирэх бол энэ тийм боломж байхгүй гэж ойлгож байгаа. Тэгээд тиймдээ ч энэхүү визэн тийм хатуу гэж яригддаг. Ямар нэг ирэх тийм одоо виз солих ч юм уу тийм ирэх эдэлдэггүй учраас энэ ерөөсөө хатуу гэж яригддаг байгаа. За тэгээд хамгийн ихэнд бол та Монголоос доорх вебсайт руу ороод Японд ер нь хэрхэн ирдэг одоо хуулийн акт болон энэхүү мэдээллүүдийг бүгдийг уншиж танилцаад үндсэн мэдлэгтэй болох хэрэгтэй байгаа. Үүний дараа та
албан ёсоор Японд руу ажилчин зуучилдаг одоо гэрээт байгууллага буюу одоо тэр зуучлалын албар руу та очиж ерөнхийдөө анкетаар бөглөн өөрийнхөө явахыг хүссэн тэр хүсэлтээ л дуг одоо тэр сургалтын төвд очсон. Тэгээд заавал Монголд 6 сарын хугацаанд Японы хэл сурсан байх хэвээр. Тэгэхээр 1 сарынхын төлбөр ерөнхийдөө 100-аас 150 мянган төгрөг байдаг. Та тэрийг нь төлөө 6 сарын турш ерөнхийдөө суuna гэсэн үг. Тус сургалтынхаа төвдөө 6 сараар бодохоор ойролцоогоор 600 мянгаас 900 мянган төгрөгийн хоорондох төлбөр бол гарна. Энэхүү хугацаанд заавал та Японы хэлний JLPT буюу одоо Японы хэлний төвшин тогтоох шалгалт гэж байдаг TOEFL-тэй адилхан. Тэрний N5-аас 4-г заавал төвшин авах хэрэгтэй. Төвшин авахгүй бол явахгүй л гэсэн тэ ерөнхийдөө ялгаагүй. Тэгэхээр заавал төвшингөө аваад баталгаажуулаад өөрийнхөө тэр хэлнийхээ мэдлэгийг авах гэсэн үг. Тэгэхээр түүний дараа хэлний төвшингөө авахтай зэрэгцээд ерөнхийдөө та материалуудаа бас бэлдэнэ. Таны сурж байгаа тэр явж байгаа хэлний одоо курс сургалтын тэр дамжааны чинь багш нарын удирдлаганд ортой материалуудаа бэлдснийхаа дагуу Японд байгаа ажил хайгч компаниудтай ингэж ерөнхийдөө Монголд байгаа тэр компаниараа дамжуулаад холбогдож эхэлнэ. Ажил хайгч нар, ажил олгогч нар хоорондоо холбох зүйл нь ердөө тэр сургалтын төв байгаа байхгүй юу? Тэгэд тэр Японд байгаа ажил олгогч нар ингээд ямар салбар, ямар одоо тий асаргаа сувилгаа байд юм уу, зам тээвэр байд юм, барилга байд юм уу? Тэр салбарын компаниудтай холбогдсны дараагаар танаас ерөнхийдөө ярилцлага буюу Японоор менсэж авах. Тэгээд тэрэндээ ингээд өгтөө магадгүй видео камераар ч юм уу тий аль эсвэл нөгөө одоо компаниас яг биечилж ирж уулздаг байгаа. Тэгээ биечилж ирж уулзаад тохирлоо та тэнцлээ таныг авъя гэлээ. Тэгэнгүүт уг одоо компанитайгаа гэрээ байгуулна. Гэрээ байгуулахдаа тэрэн дээр одоо бүх зүйлийг сайн тусгаж өгөөд түрүүнд урьдсанчлал эхнээс нь сайн танилцаад тий замын зардал, онгоцны төлбөр тий очиод ингээд тосч авах одоо ингээд бүх зүйл дээр ингээд замын зардал марлыг ингээд тусгаж өгөөд бүх зүйлийг сайн баталгаажуулаад тохирлоо. Үүний дараа ойлгомжтой та шууд виз мэдүүлнэ. Виз мэдүүлэхэд бол нөгөө компани дээр та виз мэдүүлж байгаа учраас өөрөө виз мэдүүлэх биш, хувь хүн дээр биш, компаниас чинь таныг дааж байгаа учраас ерөнхийдөө виз гарах магадлал айгүй өндөр. Тэгээд маш виз гарцвал айгүй өндөртэй виз ангиллаа байгаа. Угаасаа хүн ам багасж байгаа. Тэгээд маш хэрэгтэй байгаа учраас баг өгсөн хүн болгоно тэнцдэг гэхэд баг хэлсдэггүй баг. Харамсалтай нь энэ яг үнэн болохоос гадна залуучууд маш ихээр явдаг. Японд ирсэн залуучууд их сургууль төгссөн. Японд ингээд ирэхийнхээ өмнө Монголд ямар нэгэн том компанид ч юм уу эсвэл банкнд ч юм уу тодорхой хэмжээний албан тушаалтаар сайн доктортой ажиллаж исэн мундаг залуучууд ирсэн байдаг. Тэгээ тэр залуучууд энэ ч ирээд ирснийхаа дараа ингээд харамсаад байж байгаа. Надтай ч юм өөр хүмүүстэй холбогдоод ингээд ийм нөхцөл байдалд орчод байна гэдгийг сонсоод маш хэцүү байдаг. Виза мэдүүлсний дараа бол угаасаа виз гарчлаа. Тэгээд ирэх тэр хооронд угаасаа тус сургалтын чинь төв танаас зуучлалын хөлс нэхнэ. Тэр нь ойролцоогоор тэг 2 саяас 5 сая май хүртэл байд юм л. Ерөөсөө тийм өндөр танаас нэхэх тийм ямар ч тийм хуулийн юу бол акц бол байхгүй. Та яг тэр вебс одоо тэр элчин сайтын яамны тэр вебсайт руу ороод уншаад үзээрэй. Одоо зуучлалын компани ерөөсөө хөлс авна гэсэн тийм зүйл анги ерөөсөө байхгүй байгаа шүү. Тэгэхээр танаас тэгж 5 сая төгрөг мөрөг нэхэх тийм компани байвал тэр компани ер нь болоод өөр компанид ерөнхийдөө анханаас нь зуучлагдсан дээр тэгэхээр та тэрийгээс анханасаа сайн асуугаад зөвлөөд шийдсэн цаг хугацаа хожиж шүү. Тэгээд яхав тэ Японд нэгэнтээ ирчлээ. Виз нь гарцсан хүн мэдээж ирчлээ. Тэнгүүт энэ ч ирээд үүсэх нөхцөл байдал нь бол түрүүн яг дурдсантай яг л адилхан. Таныг тосч аваад ингээд ажилдаа ортол нэг газар ингээд байрлаад ингээд хамт байна хүмүүстэй тий. Тэр хооронд ингээд Японы хэлээ бас сурна. Японы ингээд амьдрал яг ямар байдаг, яаж үргэлжилдэг, таны амьдрах газар ерөнхийдөө ямар хөө газар вэ гэд. Тэгэд яг компанид ингээд очоод ингээд шийдэгдээд явтлаа нэг газараа байрлана тий. Тэгээд яг тэр хугацаанд чинь таны амьдралын тэтгэнж гэхэд ойролцоогоор танд 5,000 хүртэл буюу 50,000 yen хүртэл ингээд танд одоо үнэгүй тэтгэмж маягаар ингэж олох хэрэгтэй байдаг байгаа. Тэгэхээр тэрийг заавал 50,000 гэж шууд ингээ хэлчих гэхээр бас хэцүү. Туус компаниасаа зуучлалын холбож байгаа төвөөс хамаарна. Тэгээд
ерөнхийдөө компаниуд болохоор хүний цалингаас нь ингээд дундаас нь сар болгоныхын цалингаас авч одоо тэр компанитай хийсэн нууцлалын гэрээ ч юм уу ямар нэг юмараа авчдаг тийм тохиолдол гарсан. Тэгэхээр яг тэрнтэй адилхан таны цалингаас чинь шууд ингэж сар болгонд авахар тийм юутай байна уу? Тэрнээс ч хамаараа таны цалин орж ирэх тэр одоо ажилгүй байх үеийнхэн тэр тэтгэмжтэй эхний хэдэн сар, нэг сар ч юм уу тэр хугацааны тэр тэтгэмж бүх зүйл хамаарах учраас ирээд шууд тэдний өрний цалин авна гэсэн зүйл бол байхгүй байгаа. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэнд Японд хэрхэн гэрээгээр ажиллах вэ гэдэг сэдвийн хүрээнд яг хүргэлээ. Гэхдээ энэ бичлэгийг бол би зөвхөн өөрийнхөө харж байгаа өнцгөөс, өөрийнхөө үзэл баримтлал, өөрийнхөө бодож байгаа яг олонд хүрэх гэсэн санаагаа л яг илэрхийлсэн болохоос ерөөсө худлаа зүйл яриаггүй, худлаа ямар нэгэн бусдыг үгүйсгсэн тийм худлаа зүйл хийгээгүй, дандаа баримттай нотлохотой зүйл хийсэн, бас өөрийнхөө үзэл бодлыг л зүгээр олонд түгээсэн байгаа. Тэгэхээр энийг та үзэж дуусчаад нэг бодоод үзээрэй. Би гадаад оронд хамгийн хэцүү, хамгийн хүнд ажил дээр нь бага цалинтай хамгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ингээд ажиллаж чадах болов. Гэр бүлээсээ хол, хайр түмнээсээ хол, хүүхдээсээ хол, аав ээжээсээ хол, нутаг уснасаа хол, хоол унд, амьдарч байгаа байр, зардал бүх юм хамгийн хэцүү. Яг тийм нөхцөл байдалд өөрөө хооллоо хийгээд, өөрөө бүх гэрийнхэн бүх зүйлээ хийгээд бие тааж чадах болов. Монгол дахь байр суурь үлдээгээд Японд ирээд хүний нутагт мөнгө цуглуулна. Гэр бүлээ тийж яана гэж бодож ирж байгаа бол та дахиад нэг бодоод үзээрэй. Миний бичлэг эхнээс нь үзээрэй. Тэгээд танд яг юу бодогдож байна? Миний хувьд бол би заавал тэгж гадаад тийм хүнд хүчрээд хөдөлмөр хийгээд тэгж биегөө болоод нутаг буцаад тэгээд тэр нь сүулт нь ирээдүйд олсон мөнгө нь эрүүл мэндэд зарцуулах ёстой болоод үлддэг. Тийм амьдралаар ингээд залуучуудыгаа болоо гэж надаас хэдэн насаар ах яг миний дээр явж байгаа Японд ирсэн бол одоо бас үнэхээр хэцүү. Бас Монголд байгаа ирж байгаа залуучд бол тэг хэлэхэд үзээд амьдралаа ингээд аврах ямар нэгэн байдлаар өөрчлөх, ирээдүйн өөрчлөх тэр боломжийг ингээд олохыг хүслээ. Тэгэхээр миний үзэж байгаа бичлэгийг үзээ та магадгүй өөрийнхөө шийдвэрийг өөрчилж байгаа. Магадгүй Японд байгаа залуучууд үзээд би энэ бичлэгийг жоохон өмнө үзсэн бол ямар гоё вэ гэж бодоод харамсаад ч юм уу сууж байгаа бол та энэ хүү бичлэгийг шеэрлээрээ бусад хүмүүс бус түгээгээрээ та биш танаас гадна өөр маш олон хүмүүсийн амьдралд ямар нэгэн эерэг өөрчлөлт гарах болов гэж би найдаж байна. Тэгээд Монголд бол маш олон боломж байгаа, залуучууд бол нээлттэй. Одоо бүх зүйл дижитал, глобалчлагдж байна. Тэгэхээр бүх зүйлийг ямар нэгэн арай өөр өнцгөөс хараад та Монголдоо сурж боловсроод технээс нь те хөдөлмөрлөд явах юм бол боломж байдаг гэдгийг залуучууд маш их харуулж байгаа. Та тэдний нэг байж чадна, өөртөө итгэлтэй байгаарай. Тэгэхээр энэхүү өнөөдрийнхөө бичлэгийг би та бүхэнд урам өгөх зорилгоор ерөнхийдөө хийлээ. Ерөөсөө хин нэг муулсан юм бол байхгүй. Тэгэхээр дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай залуусаа. Амжилт.